Хаалтанд оройн төргийг Монгол Улсын консерваторийн 4-р курсын төгс курсын оюутан ганцоожийн Батөргөлийг одоо нөгөө энэ суулж байгаа хүмүүс бүгдээрээ таньна. Ер нь бол манай сургууль үндсэн 6 дугаар ангиас ороод 7 жил сураад 6 жил сураад бакалаврын 4 жилээр ингээд нийтдээ 10 жил сурдаг. Батөргөл маань болохоор зэрэг дундаа 1 жилийн нэмэгдэлтэй 11 жилийн ингээд төгсөж байгаа. Тэгээ эхний зохиол бол энэ бөмбөрийг бол маршин драм гэхээр зэрэг одоо нэг марш тоглодог бөмбөр гэж ойлгож байна. Тэгэхээр энэ нөгөө дэлхийн нөгөө үйлдвэрлэл хөгжөөд сүүлдээ их нөгөө марш тоглодог бөмбөр чинь хийцэн нарийсаад их сонин юунуудыг тембрүүдийг гаргадаг, энэ сонин штрих гаргадаг болцоо. Ийм одоо цаг үе бид нар ирсэн байгаа. Өнөөдөр энэ маршин драм гэдэг энэ хөгжмийн зэмсгэж маршин драм зохиолын нэр нь ч одоо маршин драм гэдэг ийм бүтээлийн хамгийн түрүүнд тоглох гэж байна. Энэ хар бөмбөр бол яг манай багш энх хоёрын хувийн бөмбөр. Яг ийм цагаан өнгөтэй манай сургуульд бол шил хөгжмийн зэмсгийн баяжигтаа 10 ширхэг маршин драм орж ирсэн. Тэр утгаараа бол энэ цагт бол бид нар бол сонгогдох зохиол хөгжмөөд суралцж байгаа маршин драмач гэсэн суралцж байгаа гэж ойлгож байна. Эхний зохиол маршин драмын гоцлог 4-р курсын оюутан ганцоожийн Батөргөл. Энэ бүтээлийг хэдэн хоногийн өмнө Дөөр Үжгийн Иргэний театрт одоо Батөргөл багшилж байгаа Цэнтишийн хоёр тоглосон. Тэгээд үнэхээр симфони найруулгын хөгжимчид маань их өндөр үзэгчтэй. Тэгээд энэ ер нь бол хүний чадвар чанараа тодорхойлсон янз бүрийн орчин үеийн техникүүд хэрэглэсэн. Ялангуяа манай энэ багчууд сууж биднэрт асар чухал хэрэгтэй бүтээлийг тоглолоо. Тэгээд одоо Францын хөгжмийн зохиолч Эммануэль Сежорне гэдэг хүний бүтээлийг тоглож байна. Энэ Эммануэль Сежорне одоо Японы Кейко Абе, одоо Сербийн Живкович гэх мэтийн одоо
гарын 13 багтах асар их өндөр одоо оюуны чадамжтай тохир хөгжимчид одоо дэлхийн тохир хөгжмийн хөгжлийг тодорхойлж байдаг. Энэ одоо тодорхойлогч гол хүмүүсийн нэг болсон Эммануэль Сежорныгийн бүтээл Локса гэж. Локса гэхээр зэрэг одоо орчуулгыг бид нар бол хайгаад одоогүй. Локса гэдэг бүтээл болохоор дуэт. Одоо Монгол Улсын консерваторийн багш Зэдэн Ишин инх баяр Монгол Улсын консерваторийн төгс курсын оюутан ганц цоожийн Гатар